Сууц нийгэмд арай өөр сэтгэлгээтэй бүх нэг хомроглон алж устгах үзэл суртлын мал болгодог байлаа. Энэ нийгмийг уваагүй арчаагүй байдлыг шоолон энэснийхэн төлөө яруу найрагч Ир Чойнам, улс төрч Лоохуз, Сурмаажав, Эгэлжирийн анчин Цэнд хатуу гисгэл доромжлол гутамшгийг хүртсэн түүхтэй. Уулын улаан Цэнд ажил хийхгүй гэж хэлснийхэн төлөө улс орноос урвсан гэсэн зүйл ангиар 10 жилийн хорих ял авсан билээ. Төв аймгийн Мөнгөн мөр сумын харьяат уулын улаан Цэнд ой тайгад ангөрөө хийж улс нийгэмд ажил хийж үзээгүй нэгэн байлаа. Түүний зүрх сэтгэлд ой мод ангөрөөл бодогдож сумын төвийн жижигхэн сүрэн дотрыг нь давждуулдаг байлаа. Ингээд ажил хийхгүй гэж хэлснийхэн төлөө улс төрийн гэмт хэрэгтэн болоод жаргалантын чангад ачигдан очиод орой болгон тэнгэр ширтэн сууна. Тэрбээр хязгааргүй тэнгэрт элен алих бүрэгдэд атаархаж суулсан хэрэг энэ. Уулын улаан Цэнд химээх эдэрхэн эрд хянагч эхэд харгас хатуу ханд. Оригдлууд хүртэл эх орноос урвсан этгээд эсдүүл. Нэг удаа Цэнд уулын өрөө ширтэж суугаад намайг тогтоох хаан хэрэм хаанч байхгүй хэмээн дуу алдаж орхиж. Түүнийг байн танд хүүрэг засангаас авсан бууны нохой энэ үгийг л хүлээж байж. Тэр дорол хянагч нарын чихэнд хүрлээ. Засан тэр дорон хуралдаж дарга нь уулын улаан Цэнд гэдэг хоригдол болбоос ууланд ангөрөө хийдэг анчин хүн. Нэг тавиа дуучхал барих гэж нэг их зардал чирэгдэл гарна. Тэгэхээр энэ ялтныг ясоочинд ял идлүүлэх нь зүйтэй гэж ярилцсан байна. Ингээд Цэндийг эдлээгүй үлдсэн бүх ялыг нь ясоочинд идлүүлж уран дэрслэгчдэд зээрлэл үзүүлэхэр болжээ. Төв засангийн ясоочинд үлдсэн ялан дэлгэр очиход түүний өрөөнд хүн амны хэрэг үлдээд 10 жилийн хорих ял сонссон залуу дээлийн захыг хэмлэн уйлж суужээ. Цэнд түүнд хандан чи бид хоёр өдөр хоног тоолон дээлийн нөмрөөд хөвдөд байвал шоронгоо самбид гарахгүй. Амьдаран үхэж бузар нийгмийн золиос болохгүй шүү. Чамайг би бууны нохой биш гэж бодож байна. Хоёулаа энэ шоронгоос Эдмунд Дантес шиг оргоно гэжээ. Уулын улаан Цэнд Монте Кристогон романыг хүнээр яриулсан байж. Ингээд 3 сарын турш шалаан цөмлөн уухад оргосон байна. Эйнхүү бэлчиж яваа сайхан адуунаас мөр барин унаад хан хинтийн ян хөвчийг зорьсон гэдэг. Уулын улаан Цэндэд ямар ч дөгшин эмнэг мөрийг хөлдөн суугаад бариад авчихдаг арга ухаан түүнд байглаа саяасан байлаа. Тэр хоёр амьсолбон олон хоног уулахад бараадан бацны эцэст жигүүртнээс өөр амьд амтангүй шахам ян хөвчөд хөл тавилаа. Урд өмнө Цэнд уг газарт ирж байсан болохоор анчтын отог байгуулж хүнс хоол тамхи зэрэг ойр зургийн хэрэгцээ зүйл үлдээсэн нь хэвээр юм байлаа. 10 хоногийн дараа гэхэд модны өрөөд шахан байр барьж чадчихэ. Уг байр нь 2-3 хүн байж болох шувууны үрэлгэлтэй. Оромжтой болсон бөгөөд Цэнд залууг унтаж байх хооронд алга болно. Бүр 7 хоногор алга болдогт орогдол залуу гайхан нэгэнтээ та намайг унтаж байх хооронд хаашаа жимбэ яваад өгөх юм. Дараа явахдаа дагуулна үсттэй гэхэд Цэнд уул хатанд урд өмнө амьдарч үзээгүй хүнийг толгойн эргээ бүтэн жил гардаггүй юм. Нөгөө тэгүр чи битүү савнд олон жил суусан болохоор миний хөлийн аяг гүйцэхгүй ядарна. Тэгэхээр чи тэнхэрж авахыг бод. Ууланд элхүүл юм шиг байгаа боловч чи бид хоёрыг олон хүн харж байгаа шүү гэж. Залуу гайхан энэ эзгүй ууланд та бид хоёроос өөр хэн байдаг вүлээ гэхэд Цэнд Оросд гарсан 1911 оны ховсалаас зугтаж гарсан олон бүрээдүүд хан хинтийн ууланд бий. Тэд дургүй хүрсэн хэдийгч бодож мэднэ. Үүнээс гадна ууланд ангөрөө хийсэн ч амьдрсан ч дэвчээр хэрэгтэй. Энэ бүхнийг бодоод чамайг орхиод явсан юм. Насаараа сонор сэрэмжид дэвчээртэй байхын тулд одооноос суралц гисэн гэдэг. Залуу хөө Цэндийг дараачин 7 хоног даган ангөрөөнд гарч нэг мараа сахиад ямар ч хөдөлгөөн гаргахгүй бүтэн хоног хэвцэн гэдэг. Энэ хооронд залуу хүү чилж ядархын задсуу Цэнд ахаа би тань шиг яагаад ч амьдрч чадахгүй юм байна. Тэгэхээр хүний бараа харагдах газар очидоо гэд уулнаас буух болов. Цэнд маш төвчээртэй хүн байсан бөгөөд
модны мөчөр дээр 24 цаг ямар ч хөдөлгөөн хийлгүй сууж чаддаг байжээ. Залууг Төв аймгийн мөнгөн мөрд сум хүртэл төхүүлж өгөөд цэнд "За дүү минь, чи өнөөдөр би чимаа гэхэд маргааш цаг та нарт баригдана. Тэр цагт бүх хэрэгээ надад чихээрэй. Хүчээр дагуулад явсан гэж мэдүүлээрэй. Цэндээс зүгтж ирсэн ч гэж хэлж болно. Миний байгаль газрыг сайн зааж өгөөрэй. Ах эрийн чадлаараа морины санаар хорогдуулна" гэж хэлээд давхин оджээ. Нөгөө залуу тэр өдөртөө шахам засангийн эрлийн группэд баригдан цэндийг урдаа барин мэдүүлжээ. Ингээд эрлийн групп нөгөө залуугаар газарчлуулан явсан эдээ ч 7 хоног зөвчиггүй төрөөд буцаж ирсэн гэдэг. Цэнд урт өдрүүдийг ан гөрөө байр оромж барих зэргээр өнгөрөөж байлаа. Уй нутаг ус хамаатан саднаа санан гансарч ийн шүлэглэн сууна. Зогтойч хадан дээр шүлэг сэлсэнтэй адил модон дээр энэхүү шүлгийг сэлэн үлдээсэн байдаг юм. Бурхан халдун ууландан бодон суудал ангирна. Буруу нүгэл үйлдээгүйг бурхан хожин гэрчлэн. Хан хинтийн ууландан ханатлаа туулж амьдрна. Хаяхан хадар шаваагүйг халах том минь мэднэ. Уран голын хан уснаас гуниган аистал амсан гэгэн тэнгэртээ сүгдэж гэрийн санаад санаа шарнаа. Хожим нь улаан байшингийн хоригдлууд гансарч гунихтаа энэ шүлгэнд аяхийн сайн дурын амбар хамтлаг дуулдаг байж. 40 жил шоронд ял эдэлсэн буурай хожид Шимбат энэ дууны тухай хуучлагта шоронгийн хулгарууд улаан цэндийг үлгэр домог шиг ярьцгаадаг байлаа. Цэнд шиг засангийн эрлийнхнийг харанхуй хадмөргүүлж жингэр шиг гиншүүлж эргчлөөгөөр ааглаж амьдэрсэн хүн байгаагүй. Энэ дуу 25 жилдээ хоригдлуудад улам урам зориг дэвчээр өгдөг байлаа. Хэмээн ярьдагсан. Ингээд утгаар уулын улаан цэнд хөвсгөлийн баавын төмөрийн дэргэд хэлхэн эцэсгүй зуутай орогдол жинхэнэ уулын хүн байсан нь тодорхой юм. Хинтээ аймгийн мөрөн сумын орлогч даргын албыг хашиж байсан давг гэгч хүн тухайн үеийн мөнгөний ханшаар 1000 төгрөг хувьд завшижээ. Тэгээд гэмт хэрэг үйлдснээ болтохын тулд өөрийн шав домогт орогдол цэндтэй нийлж ян хөвчөд хамт амьдрахаар жийдэн нэг хайрцаг сумтай калибр буурч хөгшин хэр мөр унаад гарцныхоогоо дагуулan хэрлэн гол сөрөн замд гарч. Бүтэн нэг сар уулгатаар цэндигийн бидэрсэн ч олох нь бүх ил бараахан жолж гарч чадсангүй. Тэгээд нэг өдөр ихэд ядран том мангад модны дэргэд гансарч суутал моддын чөлөөгөөр өдрийн бодол шөнийн зүйд улсан уулын улаан цэнд гараад ирэхэн дээр. Давг өөрийн шав зартай орогдол цэндийг хараад ихэд баярлаж "Хайрт шав минь, муу багш чинь тооцоо алдаж мөнгө дутаагаад шоронд үүлэн эдлгээс айгаад ууланд гарч чамтай нийлж шовуу шиг дураараа явъя" гэж бодлоо. Намайг ойлгох нь үзгээж өөлгөн сөхрөн сууж. Цэнд нэлээд зайтай мөрнөөс бун завлан суугаад "Багш минь, би таныг хөвчөд орж ирсэн өдрөөс чинь эглэн дагсан. Ямар ч байсан надад гэм хор хүргэхгүй юм байна гэдгийг сайн ойлгож мэдсэн л дээ. Гэвч та миний сонгосон замаар явж болохгүй. Нэгдүгээрт таны бие чинь дийлэхгүй. Миний бодлоор бол та үйлдсэн хэрэгээ эрдгэн хүлээгээд тэр шоронд нь орж төрөөс оноосон ялан эдлээд гарахаа бодох хэрэгтэй. Өөрийнхөө хөвчөд амьдрий гэж бодож байгаа бол та бид хоёр цуг байх боломжгүй. Би энэ төр засагт баригдвал толгоогоо шууд өчөггүй дасдуулна. Тэгээд ч бас таныг чирж амийг чинь авах болно. Тийм болохоор багшаа хоёр зам салсан дээр. Танд би зөвлөгөө болгож хэдэн зүйлийг хэлье. Та нэгдүгээрт энэ нохоогон устдаг. Таныг хүрсэндээ амарч байх хооронд нохооч нь хөвчөөр ан хайж яваад эрлийнхэнтэй тааруул шууд л дагуулад ирнэ. Хоёрдугаарт агнах ангаа заавал урдаа гаргаж буудаж. Хойн зүгт Орос улсын хил их ойрхон байгаа гэдгийг ямагт санаж яв. Гуравт том ангаас амин хамгаалах том буутай бол гэж. Тэгээд гурий гэж хашгиртал дүүхэлцэн хөрөн халдсан зүстэй өндөргөгчийн тоомцог мөр ойн гүнээс гинэт гараад ирсэн гэдэг. Уулын улаан цэнд ангийн эрсээр хувцас хийгээд өмсч гисэн. Зээжрээ дүүрэн дайцтай зам бүсэлж гисэн их өнгөлөг сүртэй харагдаж байсан тул давг хэмэр сүртэн дарагдаад дуугарч чадсангүй. Цэнд мориндоо мордож эргэхдээ
48 төгрөгийн үнэтэй бавгатай чихэр атга атгаар нь багшийнхан өөрлөө цацаад хөвчийнхэн гүн рүү ороод алга болжээ. Хэзэг зуур алмарын зогсож байснаа давууг ууланд амьдран гэдэг чинь мань мэдтийн жулдраа эрчүүдийн хүсдэг тавилан биш юм байна. Хийсэн хэрэгээ хүлээгээд ялан идэх нь үлзийтэй юм байна. Энэ сайхан хиймэрлэг эрд гай болж засангийнханд бариад өгчих юм бол хойд насан дааж гимшээд барахгүй нүгэл болно гэж бодоод өнтерхэн хотын зүг ганц нохотойгоо дагуулсан морныхон жолоог залжээ. Уулаараа овгөлсөн энэ туйлан тэр цэндийг төсвийн хэдэн төгрөгнөөс хороож засангийнхан баривчилж хүчтэйгэн олон түмэнд харуулж гайхуулах гэж ихэд хичээсэн ч сачийн хүрээгүй юм. Домог мэд амьдрсан энэ нэр амьд зэрүүн ахуйда лава засангийнханд баригдаагүй билээ. Тэрбээр нас дээр гарсан хойноо нутаг усаа ихэд санагалдсан орой ихэрдэг гэрдүүгийн цууж яваа үхэр малыг хараад энэ үхэрт очих газар байхад надад гүүгээд очих гэр орон гуйга зүгдөх төр засаг хайн ижил байхгүй гэхээр бачимдаг юм гэж нэгэн орогдол залууд ярьсан гэдэг. Ямар тач өөршигэн орогдол шив бэлдээгүй түүний үхэлж гисэн учир битүүлэг. Зарим нэг хүн түүнийг анчид баавгатай андуураад буудчихсан гэдэг бол баавгад бариулсан гэсэн чи яриа бий. Уулын улаан цэндийн шарил гэж олдсонгүй. Төвний амьдрч байсан дөрвөн тишээгээ задран онгойдог 20 гаруй байшинг хожим нь анчид олж ихээхэн хэмжээний ангийн ус, орос, гурил буда, буул сумыг олсон гэдэг. Баруун өнгөрний алтны эрдэнсийг гэдэг шиг хянтын анги хөвчдөд зэндийн байшингуудыг ирэх ажил бүрээд анчтын дунд элбэг байлаа. 20 дугаар зууны дунд үед халахын шоронгоос эрийн чадлаар оргож цаг үетэйгэн зурж амьдэрсэн тэрбээр ууланд нас нөхцөж цууд орогдлыг барьж цол нэмэх гэсэн хэрээнүүдийг баярлуулаагүй нэгэндээ. Сүүлд учир мэдэх томоохон хоригдлууд уулын улаан цэнд хэмээх цууд орогдлын дэргэд баавын төмөр зүгээр л нэг малын хулгайж байсан юмдаг. Хэмээн хууч хөрөн сууж байснаас энэхүү яриагаан сэрүүллээ.